бизнес ашиг олох биш амьд үх горимд шилжиж аж ахуйн нэгжүүд сөхөрж байгааг олон тоо мэдээлэл баталж байна. За идэвхтэй бизнес эрхлэлтэйг аж ахуйн нэгжийн 67% нь татварын өртөө. Өөрөөр хэлэх юм бол Монголын 74 мянган гаруй бизнес эрхлэгч татварын өрнөөс салах гэж байдгаа шахаж байна. За эндээс 16 мянган бизнес эрхлэгч шахагч мөнгөгүй олж өнөөдөр ажилчдынхаа цалин хөлсөйгч өгч чадахгүй хэмжээнд хүрч дансаа хаалгачаад сууж байна. За ингээд тэдний амь тех гарсан хятадаас бараа дамтлан захиалж цахим худалдаа эрхлэх болчихлоо. За учир нь хэдэн үнийг орлоготой байлгаж улсад татвар төсний үр шим нь үр болцоход байгааг олон бизнес эрхлэгч бухимдан ярьсаар байна. За хэн илүү хөдөлмөрлөн тэр чинээгээр татварын өрөнд унж байгаа гэдгийг ч мөн хэлж байгаа юм а. За гисэн ирнэ ажил хийхгүй гараа хумхиад суусан нь хожиж байгаа ч бодит үнэн болцоход байна. Тэр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих дорвитой бодлого явуулдаггүй хэрнээ хэлсэн үгнээс буцдгийг шүүмжилсээр байна. За үүнийг батлах үйл явдалч болж өнгөрлөө. Занзан шатрын засгийн газрын боловсруулсан төсөв доторх татварын дарамтыг бууруулах ганц жижигхэн өөрчлөлт нь сураг алдарчихлаа. Тодорхойлбол нөөдийн буцаа олголтыг 5% болгож нэмэгдүүлэх шийдвэр нь хүртэл 10 дугаар сар хүртэл хойшилсан. За гэтэл бизнес эрхлэгчид татварын шинжилгээг нүдээ ширхтэл хүлээж байна. Заримдаа бол ажилчдын цалин хангамжин дээр гэхэд хамгийн өндөр хэмжээнд хамгийн олон цагаар ажилласан, хамгийн их зүрх сэтгэлээ зориулж ажилладаг өдөр шөнөгүй хэм ажилчдаг тэр улсуудынхаа цалин өгөхөд нийгмийн даатгал болон тэр нөгөө татваруудад өгдөг тэр дүнг харахаар өөрөөсөө ч харуулмаар. Татвараа төлөөгөөс болоод биш бүр нийгмийн даатгал төлөөгөөс болоод данс хаацсан гэж байдаг. Тэгээ бид нар нөгөө дансаа хаалгацсан нөгөө аж ахуйн нэгжүүд чи яах юм бэ? Нөгөө орлоо юу ч авч чадахгүй, юу ч хөдлөхгүй. Дахиад нөгөө дансаа нийлэх гээд бид нар өчнөө цаг хүн хүчээ зарцуулсан. Цаг хүн хүчээ зарцуулахаас гадна тэр нөгөө нерв гэдэг зүйл үнэхээр хүнд. Бүр ингээ голдоо ортол гомддог. Бүр уйлж исэн хүмүүс зөндөө. Хин их үйлдвэрлэл эрхэлж байна, хин их тог цахилгаан зарцуулж байна, хин олон хүмүүс ажилуулж байна, хин их үнд одоо юу гэдэг нөгөө нэг сурсан мэдсэн өндөр цалин ажилчдаа өгч тэр улсуудын татвар нь маш өндөр. Тэгээ цахилгааны зардал нь өндөр. Зүгээр сайхан ингээл суугаад томото суугаад халамжийн мөнгө ингээл сууж явах юм бол чамд ингээл мөнгө өгөөд байна. Түүнээс чи ингээд ажиллаад хөдөлмөрлөөд үйлдвэрлэл эрхлээд үйлдвэрлэгч болоод нэмэн үрдэг шингээгээд ингэх юм бол одоо өндөр татвар хамгийн дээд цэгүүдийг л төлнө гэдэг одоо ийм одоо татварын бодлого явагдаж байгаа нь одоо үнэхээр үйлдвэрлэл эрхлэлийг төвхтэй болж байна. Аль бисад бүртгүүлээгүй л болохоос үйл ажиллагаан тэгэл чадсан явж байгаа босчих байх гэсэн ийм юм явж байгаа маш их. Олон хүний нийгмийн даатгал төлөх юм бол илүү өрөнд ороод байна. Тэгэхээр аль болох цөөхөн хүн рүү явж байна. Одоо манай холбооч самхан болсон. Хүн их явж ажилуулах нь илүү их шийтгэл болж байгаа болж байна. Зах зээл дээр хүн болгоны мэдж байгаа ч л одоо бараг цэцэг гэхэд гэхэд булан тойрол хүн болгоно л зарж байна те. Тэр маань өөрөө хаанаас их үүсвэртэй вэ, хаанаас гаралтай вэ, юунаас орж ирээд ингээд зараад байна гэдгийг бас холбогдох байгууллагууд нь шалгаад үзээд тэрийг нэгтлээд ингээд хэн зөв бэ, буруу вэ гэдгийг одоо улсын байгууллагууд нь өөртөө гаргаж ирмээр шүү дээ те. Тэгэхэд чинь бид нар үнцэн ажиллаа хиймээр ахад чинь бас хажуугаар нь төрийн ажлыг хийх бас ингээд давхар шаардлагууд гарч ирээд байгаа байхгүй айгуу түүнтэй. Бизнест илүү их мөнгө эргэлжээвэл улс орон хөгжиж яадаг. Улсд одоо төр засагтэр их мөнгө эргэлжээвэл улс орон илүү хүнд байдал миний бодлоор байдгийг санагддаг. Тийм учраас энэ эдийн засгийн болон одоо бизнесийн нөхцөлийг сайжруулахын тулд татварын бодлогыг бол айгүй бодиттой болгох хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийн татварын өр 6.5 их найт төгрөгт хүрчээ. За гэтэл төсвийн орлого 2.3 их найт төгрөгөөр тасарч болзошгүй тухай сангийн сайд жавхлан мэдээлэлээд байна. За нэг үгээр бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварын мөнгөөр төсвийн орлогын тасалдлыг 2.8 дахин нөхөх боломжтой гэсэн үг юм а. За нүүрсний үн 50% унаж, импортын хэмжээ багаснаас үүдэн гайлын татварын бүрдүүлэлт 1.2 их найт төгрөгөөр дутсан энэ үед төсвийн цоорхойг нөхөх ганц орон зайн аж ахуйн нэгжүүдийн татварын мөнгө болсон сүүлийн хэдэн өдрүүдэд бизнес эрхлэгчдийн амар заяаг үзүүлэхээ болцоход байна. За төсөв өндөрсөн нэрээр гайл татварын байгууллагууд аж ахуйн нэгжүүдийн данс тооцоог хааж бүр данснаас нь мэдэгдэлгүйгээр мөнгийг нь хүчээр татаж татварын шалгалтуудыг шил дараалан оруулж байгаа талаар компаниуд эхнээсээ цахим орчинд шуураад эхэллээ. За энэ асуудлаад болоод заримынх нь үйл ажиллагаа нь доголдож ажилчдынхаа цалингч өгч чадахгүй хэмжээнд хүрсэн тухай бичиж байна. За энэ тухай шуумж зарим улсын их хурлын гишүүдийн чихэнд хүрчээ. Миний яг эргэн тойронд байгаа ингээд найз нөхдийн чинь 2 компани дансыг хаасан байна. Тэгээд дансыг хаалгачаад яаж тэр компаниг татвар төлөх гэдэг ихний асуудал тийм биз?
Дансыг наадсан компани орлогоо авч чадахгүй юм яаж тэр үрдэл бүр барагдуулах юм. Одоо Монголд юу вэ нөхөр бүтэн бараа сольж явчлаа, бартер болчлоо. Мөнгө байхгүй учраас. Энд чинь өөр эдийн засгийн хямрал واخгүй юу? Ер нь бол нэг нөгөө талаас татвар ерөнхий газар өөрсдийнх нь гүйцэтгэлийг биелүүлэхийн тулд бизнес эрхэлж байгаа, аж ахуй нийт эрхэлж байгаа зүйлд одоо боомлж дээрэмдэж штэ тий. Тэр нь байж болохгүй штэ. Одоо өнөөдөр яг бодтоор нийтийн 73,000 орчим аж ахуй нийт 6.5 тэрбум их найдын одоо ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэж чи эдийн засгийн өөрөө болохгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгтэл ингээд бид нар аягүй сайхан эдийн засгийг бүрдүүлж байгаа, бид нар аягүй улс орны бий болгож байгаа ингээд яриад идэг. Тэгтэл газар бодит хөдөл яриа хоёр чинь газар тэнгис зөрөөд шүү дээ. Аль болох яаж баа цураа өргөн болгох уу тэрлүү чиглэсэн одоо гарц гаргалгаа шийдлүүдийг харж ажиллах хэрэгтэй. Ер нь яг аж ахуй нэгжүүд дээр энэ жижиг аж ахуй нэгжүүд дээр ч том аж ахуй нэгжүүд дээр ч байна. Яавал бид нэр татварын дарамтанд орохгүйгээр явах уу гэдэг бодолтой ганцхан болчиход байгаа байхгүй. Уг нь бол бид нар чинь татвараа төлчмөр байна, цалингаа тавьчмаар нь үйл ажиллагааны бусад зардлуудаа өгчмөр нь ашигтай ажилламаар байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үндсэн зорилго нь ашигын төлөө. Тэгтэл томч бай жижигч бай бүгдээрээ жижигрээд идэг. Номын жишээлхэд одоо хамгийн том одоо борлуулалт хийж байгаа жижиглэнгийн борлуулалт хийж байгаа хамгийн том компани. Гэтэл номын ч одоо номын 5 хүртэл гээд ингээд компаниудаа жижиглсэн. Яагаад тэгэхээр татварын нөгөө авагдж байгаа суур бодогдоод байгаа зарчмууд нь өөрөө томрох тусмаа ихийг төлнө гэдэг дээр авчираад том компаниудаа томруулж чаддгүй, жижиг компаниудаа хөл дээр нь босгож чаддгүй алж чаддаг ийм тогтолцоонд л яваад байгаа. Хувийн хвшлийнхэн тэсэж үлдэхэд улмал хэцүү болж байна. Өнөөдрийн байдлаар 3 компани тутмын нэг нь татварын өртөө. За энэ өрн 6.5 их найд төгрөг болж бүхэл бүтэн улсын 1 жилийн төсвийн 5.1-тэй дүйцэх хэмжээнд хүрээд байгаа юм а. Аж ахуй нэгжүүд арайхийн амьдууж байгааг батлах хоёрхан тог хэллээ. Өнгөрсөн жил 3.5 их найд төгрөг байсан аж ахуй нэгжүүдийн татварын өр хоримтлагдаж энэ оны 11-р сарын байдлаар 6.5 их найд төгрөг болж нэмэгдэжээ. Үндсэндээ жилч хүрэхгүй хугацаанд аж ахуй нэгжүүдийн татварын өр 20-30-40% арч биш бүр 2 дахин нугарчаад байна. Үүний 40 орчим хувь нь нэмэгдсэн үртгийн албан татварын өр гэлээ. За өөрөө төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдэд дараах арга хэмжээнүүдийг авдаг байна. Татвар хураах гүйцэтгэлийг бие даасан эрх мэдэл гэдгийг хэрэгжүүлдэг хуулийн дээр байдаг. Тэр нь бол яадгүй гэхээр бид нар хөрөнгөний байдлын тогтоон мөн тухайн татварлагчийн авлагатай татварлагч байсан авлагыг барагдуулна. Хоёр дахь читгээд буюу харилцаа амралтын этгээдээс нь өрийг барагдуулах үйл ажиллагаа хийн. За тэгээд хөрөнгийн дуудлага худалдаанд орж борлуулах гэдэг маш олон төрлийн үе шаттай арга хэмжээнүүд байгаа. Бид нар өнгөрсөн онд дуудлага худалдааг 8 аж ахуй нэгжээр хэрэгжүүлсэн байгаа. За хөрөнгөний байдлыг тогтоосон аж ахуй нэгжүүд маань хэд 1500 хүрсэн. Бизнесийн орчныг сайжруулж татварын тогтолцоог шинжил гэхээр засгийн газар нүдэн болоо чихэн төлөй олчихдаг. За гисэн ер нь аж ахуй нэгжүүдээс авах ёстой татвараа ганц төгрөг тутаалгүй авдаг. За бүр жил ирэх тусам улсын төсөв татвараас төвлөрүүлэх орлого нэмэгдсээр байгаа юм а. За графикт харагдаж байгаачлан 2020 оноос хойш нэмэгдсэн үртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувийн орлогын албан татвар гээд эдгээр татваруудаас төсөв төвлөрүүлдэг орлогууд тасралтгүй нэмэгдсэн байна. За энэ бүх мөнгө иргэд аж ахуй нэгжүүдийн халааснаас л гарч байгаа нь тодорхой. Нэмэгдсэн үртгийн албан татварын орлого гэхэд 2020 оноос хойш тасралтгүй өсөж өнөөдөр төсөв бүрдүүлдэг гол татвар гэдэг нэр зүг хүртлээ төсвийн орлогод жин дардаг болчиход байна. За үүнийг дэлгэрүүлбэл 2020 онд нэмэгдсэн үртгийн албан татварын орлого 2.2 их найд төгрөг байсан бол 2024 онд 5.8 их найд төгрөг болж өсжээ. За үндсэндээ нэмэгдсэн үртгийн албан татвар нь нийт татварын орлогын 20% бүрдүүлж байна. За ингэж татварын орлогын ихэнхийг бүрдүүлж байгаа нэмэгдсэн үртгийн албан татварын тогтолцоог өөрчлөх хүсэл засгийн газарт байхгүй гэдэг нь тодорхой. Гэтэл өнөөдрийн нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулиар аж ахуй нэгжүүд олооч байгаа орлогоосоо урьдчилан татвар төлдөг. За энэ импортыг орлох гэж хичээж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт талсаар байгаа юм. За энэ мэт асуудлуудыг шийдэхэд эрх зүйн орчинд шинжилэл хийх шаардлагатайг бизнес эрхлэгчид тотшиг давцаар за бүр сүлдээ арга мухартаад байна. Зарим засгийн газар гэдээсээр байгаа юм а. Татвар төлөгч нар ийм төртөө байхад бид нар яаж татвар төлөх юм бэ гэдэг ийм ойлголт маш их байна. Дээрээс нь одоо татварын дарамтууд маш их байна. Татвар одоо хэтэрхий их дээрээс нь нөөтийн татвар бол одоо ерөөсөө бүх шатанд дүүцэлтгүй. Тэгээ яг ингээд эцсийн хэрэглэгчдэр очиж үйлчлдэг гэсэн бас энэ дээр энэтэй холбоотойгоор бол нөөтийн татварын дарамт маш их байна. Тэгээд энэ бүх зүйлээс болоод л ер нь бол ийм татварын хоцрогдол бий болж байгаа. Өнөөдөр хүртэл татвартай холбоотой нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой юу ч хийгдсэнгүй.
26 оны төсөв батлагдлаа. Энэ нь 27 он хүртэл юу ч хийгдэхгүй нэ гэсэн үг шин. Тэгээ 27 он өнгөрөхөөр ерөнхийлөгчийн сонгуул болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дахиад татвар бууруулна гэдэг амлалтууд явах нь 28 онд дахиад татвар бууруулна гэдэг амлалтууд явах нь үндсэндээ сүүлийн 12 жил хамгийн их хүмүүсийг хүссэн захиалсан энэ сэдв яг сэдв чигээрээ урагшилж байгаа нь л үнэхээр тун харамсалтай. Өнгөрсөн аврын чуулганаар татврын багц зүйлийг шинжилж батлна гэж ерөнхий сайд асан оюурд нь шинжилгээ мэдчилгээн дээрээ мэдгдсэн. За ингээд хаваржингаа төрийн ордонд аж ахуйн нэгжүүдийг цуглуулж баахан саналыг нь авсан ч өнөөдрийг хэрн татврын багц зүйлийн бараа сураг алга. За гэтэл энэ хооронд аж ахуйн нэгжүүд дампуурч өрн дундахад унаж хувийн хвшлийнхний орон зай улам авчигцаар байна. Яагаад ийм олон аж ахуйн нэгжүүд өрөнд унаж төлбөрийн хэмжээ нь 2 жилийн дотор нугалраад байгаа талаар тодруулахаар санхүү эдийн засгийн их сургуулийн багш Үнэр Жаргалаас тодруулахаар холбогдоод байгаа юм а. За тэгэхээр сүүлийн үед хувийн хвшлийнхэн бизнес эрхлэх орон зай хумигдж байна гэж ярих боллоо. Статистик мэдээллийг харах юм бол аж ахуйн нэгжүүдийн 67% нь өртөө гэж бүртгэгдсэн байна. Эндээс харвал ер нь манайд татврын хувь хэмжээ үнэхээр төлж барахааргүй өндөр байгаа юм уу? За аль эсвэл энэний нөгөө талд тогтолцооны асуудал байна уу гэдгийг бас хамгийн ихэнд тодруулмаар байна л да. Татврын хувь хэмжээний хувьд бол дэлхийн бусад улс орнуудаас хэтэрхий өндөр байгаа л дааж давшгүй их хувь хэмжээтэй, өндөр хувь хэмжээтэй. Эсвэл энэ дэлхий дээр огт байдаггүй татвар ингээл бүтэц хэдэгээрээ байгаа л тий. Ингээд байгаа зүйл бол гарцсангуу бага. Харин татврын хуулийг хэрэгжүүлэх тэгээд ялангуяа доод түвшиндээ дунд доод түвшиндээ татварлагчдад чирэгдэлгүй төвөг чирэгдэлгүйгээр тухайн асуудлыг шийдвэрлэх ч гэдэг юм уу тийм ээ татврын асуудлуудыг шийдвэрлэх. За тэгээд хяналт шалгалтын үед тулгамдж байгаа асуудал гэх мэтлэнгийн асуудлууд нь бол төвөгтэй илүү чирэгдэлтэй хүндрэлтэй байлгаад байна гэж нэг харж байна. Бизнес эрхлэгчдийг хэмжээний өртөө байх. За тэгээд бэлэн мөнгөний асуудалтай байх, санхүүгийн хүндрэлд ороход бол ганцхан татвар нөлөөлөд байна би үгүй л гэж хэлж байна. Зүгээр гадаад дотоод хүчин зүйл нөлөөлж байгаад мэдээж гадаад хүчин зүйлд нь улс орны эдийн засгийн байдал. Тэгээд гадаад хүчин зүйл бас өшөө илүү нөлөөлөд байгаа юм юу байна вэ гэж бодож байна гэхээр зэрэг энэ тэгш биш байдал тийм ээ. Энэ өрсөлдөөн гэж нэг зүйл байгаа штэ. Бизнес дээр ч нэг төрлийн бизнес дээр 2 ба тэрнээс дээш бизнес эрхлэгч оролцоод тэгээд мэдээж хэрэг танд өрсөлдөөн тодорхой хэмжээгээр явна. Тэгэхээр энэ өрсөлдөөний тэгш биш байдлыг янз бүрийн зүйлсүүд бий болгоод байна уу да гэж харж байгаа. Тэр тендерт оролцохоос өсвөлээл тийм ээ мөнгө төгрөгөө олж авахаас удаалуулаад татвар дээр ч ялгаагүй тэгш биш байдлыг маш их үүсгэж байна. Өрсөлдөөн цөргөөр бизнесийн өрсөлдөөн цөргөөр нөлөөлөх зүйлсийг татвар дээр ч гэсэн бий болгож байна. Энэ юу вэ гэвэл маш их олон төрлийн, олон янзын ойлгомжтой ойлгомжгүй хөнгөлөлт чөлөөлтийн залтууд маш их бий болж байна. Тэгэхээр хувийн хвшлийнхнээс бизнесийн орчин хэр байгаа талаар асуухаар ерөнхийдөө үйл ажиллагаагаа томруулж хүн нэмж авч ажиллуулах тусам ачаалал ялангуяа өгч байгаа татврын хэмжээ нэмэгдэж байна гэдэг хариултыг өгч байгаа. Тэгэхээр ер нь бизнес томрох тусам энэ авч байгаа татврын хэмжээ нэмэгдэнэ гэдэг ер нь зарчмын хувьд харах юм бол хэр оновчтой юм бэ? Бизнесийн хувьд бол зүгээр татврын хувь хэмжээний хувьд авж байгаа татврын хэмжээний хувьд бол арай том бизнес байна гэдэг хит өндөр хувь хэмжээгээр оногдуулаад байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын татвар 6 тэрбумын ашигтай байж 25% очиж байгаа болохоос биш. Гэтэ 6 тэрбум хүртэл төгрөндөө 10% төлж байгаа шүү дээ. Тэгэхээр би наадах чинь бол нэг их тийм тооцоо судалгаатай тоо гэж үзэхгүй л байна. Яг зүгээр бизнесээ томруулаад олон ажилтан энэ ажиллуулад эхлэх юм бол төлөх нийгмийн даатгалын шимтгэл цалин үс тэрнийгээ дагаад цалин үс нийгмийн даатгалын шимтгэлийн дүн өндөр болохоор тэр хэрээр хасагдах нэмэгцүүртгийн албан татврын хэмжээ арай багасгах ч гэдэг юм уу ийм нөлөөнүүд бол байгаа л байх л та. Манайхан үнэхээр татвар ийм их нөлөөтэй байна уу? Бусад ёстой нөгөө тэр тендерээр хийж гүйцэтгсэн ажил үйлчилгээнийхаа бараа нийлүүлсэн бараа гүйцэтгсэн ажлынхаа мөнгө төгрөгийг хүлээж авах. За тэр тендерт ялахад ч байдаг юм уу? Бусад альбан бус зардлууд маш их хувь хэмжээ эзлээд байна гэдэг дээр бодиттой тооцоо судалгаа хийж үзэх шаардлагатай л байна. Энэ жилжингээ татврын багц зүйлийн өөрчлөлт гэж ер нь
нийтээрээ ярьж ирлээ л дээ. Тэгэхээр бизнесийн орчинг өөрчлөхийн тулд хуулийн өөрчлөлт хийж хийх гэж зүтгээд ер нь бол хэрэггүй юм аа. Харин бусад хүчин зүйлсийг харах хэрэгтэй гэж ойлгож байна зүг үү? Тийм шүү дээ. Хууль өөрчлөлт оруулахдаа ингээ алаг цаг одоо дөнгөж 20 онд батлаад хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжийн орлого алгамтрын хууль нэгтгэжил. Үе тэмүүн үдээ төдөө нөхөс цолдос ичиж байгаа байхгүй юу. Тэгэл тэрнийг хэн хизээ яаж хэрэгжүүлэхин гэдгийг авч хэлцээгүй хэрэгжүүлэгч байгууллагынхаа саналыг ч үндсэндээ бүрэн харгалзаагүй ингээл хагас дутуу зүйл заалт оруулаад тэр нь нийгэмд маш их хүлээлт үүсгээд яг хэрэгжүүлээд эхлэхээр магадгүй хуулийн зүйл заалт энэ бүх үр дагаврыг тооцож үзээгүйгээс болоод хөнгөн гоомоо хандснаас болоод татвар төлөгчид ч тэрийг яах нь буруугаар ашиглаж болох юм байна гэсэн санаа төрөөд тэгээд тэрнээсээ болоод бүр зүгээр татвараа төсөвтөө төлөөд явж ийснасаа ч илүү эрсдэлд өртөх тийм ээ. Татварын тайлангийн буцааж яана л гэж байна. Эргээд хань шалгалтаар ороход тэр нь яг тийм тухайн зүйлийг зориултын бишээр ашигласан байдаг ч гэдэг юм уу. Арай өөр байдлаар хэрэгжүүлсэн гэдэг ийм эрсдэл үүсгэж байдаг юм уу. Ийм зүйл үүсэх учраас ялангуяа татварын асуудалд маш нухацтай хандмаар байна. Хитрхийн нухацгүй этерхий нэг талаасаа бол сэтгэлийн хөөрлөөр улс төрийн оноо авах зорилгоор нөгөө талаасаа бол хитрхий бараг тийм захиалгын шинжтэй юм уу гэмээр өөрчлөлтүүдийг оруулсны горл эргээд жирийн татвар төлөгчдтэй сөргөөр нөлөөлж байгаа. Мөрөөрөө татраа төлөөд явж исэн. Мөрөөрөө хуулиа хэрэгжүүлээд явж исэн хэсэгтэй нөлөө үзүүлээд байна шүү дээ. Тэгээ ийм байдлыг хязгаарламаар болгоомжтой хандмаар тооцоо судалгаатай үндэслэлтэй улс хууртай хандмаар байгаамаа. Итгэхийн улс хуургүй хөнгөн хумгаа хандснаас ийм асуудлууд үүсээд байна шүү дээ. Өнгөрсөн жилийн 8 сард аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол улсад анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн хөрөнгө оруулалтыг татврын бодлогоор урамшуулах зохицуулалттай болсон. Энэ нь хувийн хвшил өөрийн орлогоосоо олсон үйл ажиллагаатай хамааралгүйгээр нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж хандив санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол татврын хөнгөлөлт үзүүлэх тухай нэг юм заалт бол энд тусгагдсан байгаа юм. Ингээд хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэг хандивын зардал нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан байхаас гадна хөнгөлөх дүн нь тухайн жилийн татвар ногдох орлогын 1% хүртэлх хэмжээгээр хязгаарлахаар болсон юм а. Энэ зохицуулалтыг баталж дагаж мөрдөж эхэлсэн өдрөөс хойш үндсэндээ 448 өдөр өнгөрч байна. Гэвч хууль батлагдсан учраас хэрэгжиж эхлэе гэж хүлээж ирсэн 87 аж ахуйн нэгж энэ хуулиас болж 46 тэрбум төгрөгийн өрөнд унаад байгаа юм а. Хууль зүйн яамнаас бид нар хуулийн хэрэглээтэй холбоотой асуулгыг тавьсан байгаа. Тэгэхээр хууль зүйн яамнаас ирүүлсэн 11 сарын бичгэн дээр ерөнхийдөө бол захиргааны ерөнхий хуулийн дагуу хянж үзлээ. Тэгэхээр захиргааны юуны 60 дугаар зүйл даасны дагуу захиргааны хэмжээ актив буцаа хэрэглэхгүй буюу нөгөө шаардлагууд маань маш хугацаа очиж батлагдсан. Ер нь нийтийн мэдээлэлд орсон нь 5 сар гэдэг ингээд нийтдээ одоогийн байдлаар 11 яамны шаардлага стандарт өнөөдрийн байдлаар батлагдсан байгаа. Тийм. Одоо ингээд хугацааг нь аваад үзэхээр 2025 оны хамгийн ихнийх нь бол 2024 оны 12 сард батлагдаж нийтэд мэдээлэгдсэн байгаа зам тээврийн яамных. За бус нь бол дандаа 25 он. Хамгийн сүүлд бүр эрчим хүчний яам 2025 оны 10 сарын 18-нд баталсан байна. Тийм 10 сарын 18-нд. Ингээ одоогийн байдлаар бол 11 яам ингээ баталсан байгаа шаардлага. Тэгэхээр татврын хуулийн хөнгөлтийг хэрэгжүүлэхэд нөгөө яамдын маань шаардлага нь батлагдаагүй байсан болохоор хөнгөлт эдлүүлэх боломжгүй болсон. Энэ бол бизнес эрхлэгчдийг яаж туйлдуулж байгаа ганцхан жишээ. Одоогоос 20 хоногийн өмнө харчсан намаас аж ахуйн нэгжүүдэд нэг удаа татврын өршөөл үзүүлэх хуулийн төслийг санаачлагаар болсноо мэдгдсэн. Ингэхдээ татвараа шударгаар хоцроолгүй төлдөг аж ахуйн нэгжүүдэд шудраг бус байдал үүсгэхгүй байх тал дээр анхаарч хуулийн төслөө боловсруулна гэдгийг ч хэлж байсан юм а. Томоохон аж ахуй нэгж том дүн бүхий тодорхой дээд хязгаарыг энийн дээр судалж яж тавих шаардлагатай бол магадгүй энэ эдийн засгийн өршөөл татварын өршөөл жижиг дунд үйлдвэрлэл жижиг дунд аж ахуй нэгжүүдэд илүү түлхүү хамаарах хуулийн зохицуултыг бид нар бас
энэн дээр хийх шаардлагатай болно. Бид нар өмнөх жишгээр 100% өршөөчхөөр хуулиа биелүүлээд явжсэн иргэд аж ахуй нэгжүүд сэтгэл дундор үлдэх юм нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр 100% биш тодорхой хэмжээний хувь процентээр 10%, 20%, 30%-ийг тэр хоригдлогдсон татварыг төлөх зэрэг ийм асуудлуудыг энэ дээр бас ингэж судалж байгаа. Татвар төлөгч иргэдийнхээ одоо бас эрх ашгийг хамгаалах ийм бодлогыг засаг хэрэгжүүлэх ёстой байтал нэгэнтээ төсвийн орлого нь бол одоо энэ төрийн өмчт компаниудаас хамаарсан томоохон дийлэнхтэй уул уурхай зурласан аж ахуй нэгжүүдэд хамаарсан байгаа учраас эдгээр аж ахуй нэгжүүдтэй төрийн бодлого нь үйлчлэх ийм жишг рүү орж ийна. Тэгэхээр энийг халахгүй бол Монгол улсад цаашдаа бас арчил эрхчлөөнөөс бас ухралтууд бол зогсохгүй байна гэсэн ийм бас бодолтой байгаа. За гэтэл арчилсан намын энэ санаачлалыг цаг үеэ олоогүй асуудал гэж засгийн газрын тэргүүн байр сууриа илэрхийлж байсан. За гэтэл удалгүй төсвийн орлого тасалдлын шалтгаан нь болоод хувирчихлаа. Татврын одоо үр төлбөрийн үлдэгдлийн хэмжээ өнгөрсөн жил 3 гаруй их найд төгрөг байсан бол энэ жил одоо 6.5 их найд төгрөг болчихжээ. Тэгэхээр аж ахуй нэгжүүд чинь энэ татврын дарамтанд ор сүхэрч байна. Гэхдээ харамсалтай нь одоо сүүлийн үед татвар төлөлтийг сааруулах зорилготой юм шиг татврын реформ хийж дараа нь татврын өршөөл хийж исэн юм циклтэй байгаа. Татврын реформ өгүүлэгдэж байна. Эдийн засгийн эрхчлөөний тухай хууль там татврын реформ, нийгэм даатгалын зохиц реформын хуулиудаа өргөн барина. Багц хуулийн шинжилгээг бол засгийн газар өргөн барих бүрэн хэрэгтэй. За энийг бол одоо бид бол одоо 24 оны 7 сарын 2-ноос хойш бол шаардж байгаа. Харамсалтай нь орж ирэхгүй байгаад байгаа. Иргэдээ санал авж ийн гэж яваад байгаа. Өртөө өдөлгөө өдөө мал тархалдгүй гэж. Өнөөдөр залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн зээлтэй, автомашины зээлтэй, сургалтын зээлтэй, хэрэглээний зээлтэй, гар утасны зээлтэй, банк үсгийн зээлтэй, аппликейшны зээлтэй, нэмээд ламбардны зээлтэй. Ахмад малчнууд нь малчны зээлтэй. Тэтгэрийн зээлт. Ёстол нэрэ цалинтай тулд амьдарч байна л гэдэг нөхцөл байдалд амьдарч байна. Над танаас ганцхан асуулт. Та зээлтэй үү? Ямар нэгэн. За би өөрөө яг хувийн нэр дээр зээлгүй байна. Миний зарлага бол харьцангуй бага. Би ажил гэр хоёрын хооронд явдаг учраас өөр бус газараар ордог. Өдрийн хоолны зарлаас бас зардал гаргадаг учраас бол одоогоор зээлгүй амьдарч байна. Тийм учраас өглөө гараад орой ирдэг, өөр газар мазраар явдаг. Учраас ингээд хүргээд авчдаг учраас миний зарлал харьцангуй гайгүй ордонд одоо хямд ордны хоол идчихэж байна. За ингээд арчилсан нам бизнесээ үүдэн татъя гэтэл өнөөх нь эдийн засгийн дарамт үзүүлээд эхэлсэн талаар ярьж эхэллээ. За гэхдээ татврын өршөөл үнэхээр бизнес эрхлэгчдэд дэм болж чадах уу гэдэгт гол асуудал байна. 1990 оноос хойш манай улсад татврын өршөөлийг 2008, 2015 онуудад тус 2 удаа үзүүлсэн байдаг. За хамгийн анх 2008 онд аж ахуй нэгжийн албан татвар, за нэмийн даатгалын үр төлбөрийн тодорхой хувиас гадна 90 олон цахилгааны хариуцлагаас чөлөөлөх хуулийг баталсан. За үүнээс 7 жилийн дараа өмнөх өршөөлт хамрагдаагүй татвар төлөвчдөд боломж олгохоор эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлсэн байдаг. За өөрөөр хэлэх юм бол татврын өршөөл нь ердөө 7 жилийн настай байгааг та эндээс харж байна. За гэтэл аж ахуй нэгж бизнес эрхлэгчдэд урт хугацаанд тогтвортой хэрэгжих бизнесийн таатай орчин хэрэгтэй байгаа юм а.